Өдөг ялбам амжилтын гэгээ. Нүүр бардам хөдөлмөрийн гавья. Нүдэнд харагдаж гарт баригдах нь. Гэгээн ирээдүйд Монгол хүн мандам. MXM. Монгол чанар, Монгол эр хүн гэдэг чинь ер нь л хүнлэг чанартай, нэгүүлсэнгүү. Ийм байсан хүнийг л би жинхэнэ Монгол эр юм да. За нэг ядууч байсан, баянч байсан, нэг л зангаараа байл та. Нэг л зангаараа байдаг хүнийг би яг Монгол эр хүн гэж боддог. Миний амьдралын заамнал, ажил хийх энэ болсон шалтгаан бол ер нь 1992 онд анх кино техникч операторыг төгсөжсэн. За тэгээ тэр нийгмийн ороо бусгай үед бол тэр үед бол ганцхан Монголын үндэсний олон нийтийн телевиз одоогийн байсан. Тэгэхээр тэр үед тэр зураглаач хийх, оператор хийх энэ боломж бололцоо ерөөсөө байгаагүй. Нийгэм нь ерөөсөө тийм байсан. За тэгээд яг хуу багада аавыгээ дагаж багаасаа жолооч машин барьж ийсэн. За тэгээд машинд нэг баг зэргийн дур сонирхолтой болсон. Тэрийгнээсээ өвдөд за хүнд ер нь байглаас өгсөн ямар ч хүнд өгөгдөл гэж байдаг. За тэр өгөгдлийнхөө дагуу яг нэг жоох авиас байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэрнийхээ дагуу л явсан. Яг монголчууд машин яг техникийн үзүүлэлтийн дагуу бүтээх өндөр нарийвчилтай тийм үйлдвэр араахан хийх болоог байх гэж боддгийг. Ягаад гэвэл тэр чинь асар том үйлдвэр шүү дээ. Тэгэхээр энэ машиныг хийснээрээ монголчууд маань бас нэг санаа аваасай. Монголчууд ингэж хийчдгийг гэснийг бас харуулъя. За энэ машин бол бас бидний бүтээл. За энэ машиныг хийж бүтээхэд нэлээд олон жилийн хугацаа орсон. Бараг 7 жил шахуу болж байна. Тэгэхээр яг нэг бүтээл гаргачих, автын салбарт олон жил ажилласных те нэг юм хийчихье гэж бодсон. Энэ хийсэн гадна талын боди болохоор яг Ferrari-гийн уралдааны автомашинуудыг хийдэг. Одоо цавуу, шилэн давууг нь авчираад боди fiberglass гэдэг англи нэр нь. За энэ материалаар хийсэн. За уралдааны машиныг яагаад энэ материалаар хийдэг вэ гэхээр асар өндөр хурдтай явж байгаа ямар нэгэн тохиолдолд ословоор харахад кабинд орж төмөр шиг жолоочийг хэрчихгүй бутраад агаар цацагдаа алга болчдөг. Нэгсэн доо. Энэ нэгээрээ давуу талтай. За одоо энэ дээр яг харагдчихээн. Энэ цавуу шилэн давуу ингээ хийцэн. Энэ одоогийн бидний хэрэгжилж байгаа Hammer H2-ын Gopod Kerala яг энэ материалаар хийцэн байдаг. Яагаад гэвэл сөхөх ёстой. Gopod Kerala-ны цуг онгоодог. Энэ 99 оны одоо Toyota Corolla. Тэгээ Corolla машиныг яг ийм болгоод тэгээд манай багийн залуучуудын асар их хөдөлмөр шингэсэн. За тэгээд энийг гадна талын ингээд Японоос хамлиан будгийг авчирч будаад бүх бодиг ингээд хэв гаргаж өөрсдийнхөө зургийн дагуу хүслийн дагуу яг ингэж спорт болгоё гэж гаргаад хийсэн. Гэхдээ мэдээж энэ машин анх хий гэж эхлээл тэгээд хийгээл асар удаан хугацаанд хийсэн. Тэгээд будад дуусаад яг энэ машин ингээл огсрогдаал энэ үед л асар их кайф авсан. Асар их мэдрэмж. Одоо энэ багаараа бахархах Монгол энд хийсэн энэ залуучуудаараа бахархах энэ л үнэхээр одоо бид нэр өөрсдөө магтаж байгаа юм биш ээ. Гол нь тэгвэл монголчууд ингэж хийж болдгийм байх. Монголдо хийж бүтээж болохоор юм байна гэдгийг л харуулъя гэж бодсон болохоос нөгөө нэг жээжээ дилдээл за би хийцэн би мундаг нь би ингэдэг нь гэж ерөөсөө тэрвэл утгагүй шүү дээ. Хин ч хийн энийг монголчууд бол монгол залуучууд агуу. Үгүй надад ашигтай гэдгээ үргэлж бодож болохгүй шүү дээ хүн. Яагаад гэвэл миний хийсэн бүх бүтээл миний хийсэн юм хүндээ хүртээлтэй эрүүл хотлаасаа хүртээмжтэй байх ёстой. Тэгвэл нэг ч гэсэн хүний аим авруул би миний хийж байгаа буян тэр утгаараа л би хийдэг. Манай компани тэгж ажилдаг. Хүн болохгүй бүтэхгүй юм хийгээд өгөөч гэж орж ирдэг. Би мэрэгжлийн талаас нь ууггүй тайлбарлаж өгдөг. Бараг 3-ыг
ярьж өгдөг, тайлбарж өгдөг. Яагаад гэвэл нэг ч гэсэн хүний амь эцсийн дүнд аврагдаж байгаа гэдэг утгаараа байхгүй. Монголын манд тугай. Чи бодолтой 3 сая байж одоо агуу амьдарч ш дараа. 2006 он хүртэл тасралтгүй гүйцэв засвар хийж автомашины одоо замаасаг, нингэн төмөр, будаг хийж исэн. Тэгээ 6 оноос хойш болсон. Яагаад гэвэл нэгдүгээрт байгаль орчноо бохирдуулдаг юм байна. Хоёрдугаарт өөрөө эрүүл мэндээр хохирдог юм байна. За уушиг үл яваан даавал үзүүлэхэд хэцүү болсон байсан. За тэгээд эмч зөвлөөд эмчийн үгэнд ороод би энэ одоо автаасаа бол салахгүй өөр чиглэл рүү орё гээд за автомашины жолооч зорчигчийн эрүүл авахыг одоо 5 тухтай байдлыг хангах юу хийж болохоор гэдгийг би судалсан. Одоо дуу чимээ, битүүмж хийх. За тэгээд хаалганы дааван хэсэг, суудлыг дааван хэсгийг сахиулах. За энэ чанартай бүтээгдэхүүнийг хаанаас оруулж ирэх вэ? Материалыг гэж судалсан. За энэ материалыг оруулж ирээд тэгээд хийж эхэлсэн 6 оноос хойш. Тэгэхээр нөгөө гүйцэв засвар будгаа болоод за эрүүл мэндэ бодоод ийм үйлчлэг рүү орсон. Энэ бол нэгдүгээрт хийж байгаа хүмүүстэй юм бол эрүүл ахуйн шаардлага бол хангадаг. Хоёрдугаарт болохоор хийлгсэн жолооч зорчигч автомашинаа жолоодод явхад ямар ч асуудалгүй дуугүй, битүүмжтэй тэгээд савхин бүрэлдэхтэй суудал болон хаалганы самбар за дээврийг ч гэсэн савхаар ингээд бүрддэг. Ийм болохоор эрүүл ахуйн шаардлага бүрөө хангасан. Эко талаасаа ийм үйлчлэгийг хийгээд 2006 оноос хойш өнөөдөр хүртэл тасралтгүй хийж байна. Гэхдээ би биенээ хөндлөл өрөөлийг хөндлөж өөрийгөө хөндлүүлнэ шүү дээ. Ер нь бол. Тэгэхгүй өрөөлийг өөрөө хөндлөлтгүй байж хүнээс хөндлөл гэхэд байна гэдэг бол ер нь шал ойлгомжгүй асуудал шүү дээ. Засгийн газрын захиалгаар 5 жилийн өмнө нэг цонхны үйлчлэгээ явуулын төрийн үйлчлэгийг малчид, баригадад одоо хүргэе гэсэн зорилгоор 2 аймагт Аранга, Ховд хоёрт засгийн газрын захиалгаар хийлгэжсэн. За энэ нь болохоор шинэ бургоондоо нөгөө нэг нийгмийн даатгалын байц загч, татврын байц загч, эрүүл мэнд гээл ингээд эмч нар суун гад явна. Хойдолтой офисын бургооноор нь чиргүүл хийж өгч исэн. Яг бургооноор нь. За тэгээд бургооноор нь чиргүүл хийж өгөөд баригадын гадаа, малцны гадаа очиод төрийн үйлчлэгийг хүргэх. За энийг нөгөө офисынхон чиргүүлд ороод интернет бүх юм байна. 220 вольт байна. За компьютер, ноутбукээ тавиад за хэвлээд гаргах бүх мэдээлэл байна. Бусад одоо үйлчлэгийг явуулах бүрэн хангах үйц ингээд офис яг бургооноор нь өөр чиргүүлийг хийж өгч исэн. За энэ бол бас манай багийн, манай ажилчдын MXM-ийн бас залуучуудын бахархах дурсамжт бас бүтээл болсон. Шантарцуу байлгүй яг уу. Одоо автомашин данх хинж заагаагүй, хинж надад ингэж буддгийг шүү. Машины буддгийг урсахгүй ингэж буддгийг, ингүүл чанартай болдгийг, ингүүл маш сайхан болдгийг гэдэг хинж зааж өгөөгүй. Би тэгэхээр тэр үед би солонгосчууд одоо төндөө ингээд засварын газрууд маш их нээсэн буддаг хийдэг байсан. Вьетнам байгаагүй шүү дээ. Тэр үед би найзынхаа машиныг над дээр юм авчираад хийлгэх гээд авчирсан байхад нь санаа гарахгүй юу? Солонгосчууд дээр очичоод би өөрөө тэр машиныг хэрэглэгч болоод энийг янзлуулъя. Танах яаж хийдгийг харъя, сонирхъя. Уучлаарай би тэгжиж машинаа янзлуулмаар байна гэж очиод тэдрээс будаа идчихсэн үе зөндөө. Тэгээд яг тэд нар ингэж хийдэг юм байна. Ийм технологиор хийдэг юм байна. За ингэдэг юм бэ шүү. Будаг лакыг урсахгүй ингэж буддаг юм бэ шүү машиныг гээд нэгсэндөө санаа авчихсан. Тэр санааг өөр дээр ирээд ажил дээр тэр санааг яг хэрэгжүүлээд сурж исэн тохиолдол зөндөө шүү дээ. Өнөөдөр парад
одоо 76 автомашины шалны хулдаас дуу чимээ битүүм хийж байна. Тэгэхээр үйлдвэрээсээ хэвлэгдээгүй, шалныхаа хэлбэрээр хэвлэгдээгүй автомашинууд байдгийг. Одоо 76, 78 Прадог нь бол хэвлэгдэж ирдэггүй. Тэрийг яг хотхор гүдгэрийн тааруулаад шалных нь ойдог эсгүүр аваад. Тэгээ сая би ойж гин. За манай хүмүүс одоо хийж гүйцэтгэхдээ би ойж өгөх ёстой. Ойж өгж гин. Тэгэхээр хүний имийг аль болохоор төгсөл хийх ёстой гэж боддог. Төгс. Өнөөдөр монголчууд маань өөрөөсөө эхэлчихэлдэ. Өөрөөсөө эхлээд өрөөл бусдыг битгий шүүмжлэлтэй. Өөрийнхөө шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө алдааг засчихл да. Ингэвэл Монгол улс тодорхой хэмжээгээр шатчтаар нөгөө хөгжил, амжилт, эх оронч үзэл гэд болоо шүү дээ. Хүн чанартай байна гэдэг маань агуу илэрхийлэл. Хүн чанар ерөөсөө л муухан боловсрал эзэмсэжснээс илүү шүү. Ер нь ивэл тэгж л бод. Хүний юм хийж байгаа тохиолдолд ямар ч юм хийсэн. Одоо можаа хийдэг байна уу? Машин тийм хийдэг байна уу? Өөртөө юм хийж байгаа юм шиг л хийчих. Яг л өөрийнхөө юм шиг сэтгэл гаргаад чин сэтгэлтэй хий, бүтээ. Ингэсэн хүн амжилтанд хүрнэ. Ингэсэн хүн тойрон хүрээлэгчдэр аяндаа бий болж идэг байхгүй. Миний л одоо яг баримтлагдаг зарчим. Үнцгэг байна гэж дилдээд одоо сэвсэн хөөрөөд биеийг Монгол гэл ингээд алах гадаа штэ. Тэр үнэхээр энэ зангаа гаргах юм дээр л гаргаж байгаа штэ. Бүх юмд тэгэл гаргаал. Тэгээд яг юм дээр яг одоо үнэхээр үнцгэг үзлээ гаргаад үнэхээр агуу юм уу гэхээр зүрхэн туул ашиг. Одоо нугтчихдаг тий? Хумсаа нуусан муур шиг болчдөг жишээ тий. Үгүй энэ ч болохгүй шүү дээ. Үнэхээр үнцгэг за одоо өстой Монголоо гэсэн сэтгэл гэвэл өөрийнхөө хийж бүтээж байгаа юм дээр л харуулчаач тий. Тэгэл болоо шүү дээ. Амьдрал тэмцэл шүү дээ ер нь. Тэмцэлтэй байж, тэмүүлэлтэй байж л хүн амьдрал шүү дээ. Амьдрал ерөөсөө тэмцэл. Айд хөдөлмөр л мэдээж бүтээж хийж чадаад яг л чин сэтгэлээсээ л хийж ивэл ажил хөдөлмөрийн үр дүн гарна шүү дээ. Ажил гэдэг чинь ерөөсөө л амьдралын гол тулгуур. Энэ сайхан эрүүл орчинд ямарваа нэгэн амьдралаа цогцлон бүрдүүлээ те. Тэргээд кайп авдаг. Энэ агаарт сайхан хотын утаанаас хол амьдр. Баг ч гэсэн нэг хоромч гэсэн амьдр. Нэг ч гэсэн хонхыг боддог шүү дээ би. Энэ сайхан эрүүл орчинд. Ягаад гэвэл нөгөө бүх стресс, бүх юм алга болчдөг. Хэтийн зорилго тэгэл хийх юм их байна. Монголд аялал жуулчлалт хөгжүүлэх тал дээр аяллаа кемпинг шинэ машин дээр ч хийн, хуучин машин дээр ч хийн. Тэгэхэд аялал жуулчлалыг бас жуулчлалыг Монгол руу татах. Аялаад явгал дээ Монголын үзэсгэлэнтэй бас энэ онгон байгалыг үзгэлдээ. Үн цэн бол бүтээсэн баялаг биш дээ. Хүнлэг чанартай хандах байхгүй. Хүн хүнээрээ байх. Баянч бай, ядууч бай. Нэг л зангаараа байх л байхгүй. Ер нь үн цэн. Ингүүл энэ амьдралын үн цэн, миний үн цэн гэж л ойлгодог шүү дээ. Ер нь эко гэдэг нь одоо бүрэн захилгаан машин. Бензин хэрэглэхгүй, мас тос хэрэглэхгүй. За тэгээд 130 км явна. Агаарын бохирдол байхгүй. Нэгсэндээ дугаар хязгаарлалт байхгүй. За одоо юугийн номерын ногоон дэвсгэртэй болгож байгаа. Одоо утгагүй захирамж нь гарна. Тэгэхээр нэгдүгээрийг нэгээр зочиж болно. Эко гэдэг ялгахын тулд. За тэгэхээр яагаад эко машин хэрэглэж байгаа гэхээр нэгдүгээрт эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Хоёрдугаарт Улаанбаатар хотынхоо агаарт баг ч гэсэн тус нэмэр оруулах гэж би боддог. Гол нь нөгөө утаа гаргадаг. Тэгээ нефт мэдээж харийн орноос авж гин тий гадаадаас. За нөгөө нэг валют урсж гин. Тэгээ Монгол улсдаа би цахилгаан эрчим өгч байгаа компаниудад нэгсэндөө орлого оруулдаг. Би тоолуураараа
цахилгааныхаа мөнгийг төлдөг. За одоо энэ машина авч хэрэглээд 9000 гаруй километр явж байна. Тэгэхээр 9000 км-т би 180,000 төгрөгийн тоглолт төлсөн. 220 бойл дээр цэнэглэн. За одоо би цуслан дээрээ ирээд ингээд зориултын шийд зоогоод тэгээд ингээд тавьсан учраас за би одоо цэнэглэн. Цэнэглэгч маань энэ байна. За энэ цэнэглэгч маань өөртөө машинтайгаа цуг ирдэг. За энэ цэнэглэгчээ энэ 220 бойлтынхоо одоо өөрлөө хийгээд за ингээд цэнэгээ аван сая команд өгч ийн. Энэ болохоор колонкоос 380 цэнэглэх нэгсэндээ залгуур орох үүр нь байна. Энэ бол одоо колонкийг бол одоо Улаанбаатар хотод олныг тавьж ийн. За эко машин хэрэглэдэг улсуудаа дэмжиж ийн улсаас нэгсэндээ. Тэгэхээр бол манай үзэгчид маань эко машин хэрэглээч. Улаанбаатар хотод хотын машин үнэхээр тохиромжтой. За бүрэн цэнэглээд өвөл пар тавиад явхад кабина дулаацуулаад явхад за нэг 70-аас 80 км явна гэж тооцоол. Өвөл 100 бол 130 км явна. Цаашлаад энэ өөрөө шааригдаад явхаараа цэнгээ бас авна. Цэнэг хоримтлуулна нэгсэн дөө. Тэгэхээр одоо энд би бол ингээд залгацсан. За тэгээд энд шийд тавьсан. Энэ дотор болохоор би стабилизатор тавьсан. Яагаад гэвэл цуслан дээр тогны хэлбэлцэл ихтэй учраас заримдаа 240 ирнэ, заримдаа 190 ирнэ. Тэгэхээр би стабилизатор тавьсан. За энд одоо юугаа залгангууд ингээд тог ийшээ яваад автомашин маань цэнэглэх. Хэцүү бачимдсан стресс үедээ шууд цуслан дээр ирээл юм хийн. Төмрөөр одоо савхаар машинд голдуу техникт юм хийж исэн хүн чинь байшинт юм хийгээд унахаараа өөр ертөнц рүү явж штэ. Тэ? Тэгээ өөрийнхөө хүслээр яг ингэж хийндэ гэсэн хүсэл сонирхлын дагуу ирээд энд энэ эрүүл агаарт, энэ эрүүл орчинд ингээд юм хийгээд явах чинь хамгийн их ад жаргал واخгүй. Ямар ч стресс арилна. Оросын холбооны улсын одоо бурган УАЗ бурган автомашиныг VIP болгож томглож өгсөн цоошин автомашин авч өгөөд хийсэн. За Оросын сайтуудаар мэдээж манай бурганыг монголчуудын болгочихгээд асар их олон сайтаар одоо мэдээлэл нь явсан. Энэнд бол одоо би адилчдаараа монголчуудаараа л бахархсан. Тэгээд энэ бүтээл маань маш их сайхан одоо үүргээ гүйцэтгээд орон нутагтаа яг үйл ажиллагаагаа явуулаад өнөөдрийг хүртэл явж байгаа. Надад фэйсбүүкээр одоо орон нутгийнхан тэр хэрэгжилж байгаа хүмүүс нь тамгын газрынхан бол байнга мэдээлэл явуулж идэг. Танаа хийсэн ийм програм ингэж явж гин, энэ суманд явж гин, энэ бригад дээр очиод ингэж мэдээлэл хүргэж гин гэд надад ирдэг. Тэгээд яг сэтгэл хангалуун байд. Хөмб гэдэг маань өнөөдрийн энэ яг энэ 100-д амьдарч байгаа. Өнөөдрийн энэ үедээ амьдарч байгаа хүмүүс л агуу хүмүүс. Хүний алтан амь бол юугаарч одоо төсөөлшгүй, юугаарч сольшгүй юм шүү дээ. Агуу юм шүү дээ хүн. Амьдралд дүрм журм гэж байна. Байдаг байхгүй юу? Амьдралын туршид бүх юм дүрм журмтай. Та журмын зөрчүүл амьдралд унан, алдна, амжилтанд хүрсэн хамаг юма балална. Ингээл бүх юм биш амьдралд. Ад жаргал гэдэг маань өөрөөсөө бүтээсэн юмдаа кайф аваад тэгэл тэрэндээ сэтгэл хангалуун амьдрах ад жаргал. Тэрнээс бас л нөгөө бусдыг дуурайж баян хүний дүр тоглох ад жаргал биш шүү. Ад жаргал биш. Өөрөөх бороо л амьдрал. Хүний машинд юм хийгээд өглөө нөгөө хүн надад талархлаа хэлэх болгонд баярлалаа гэх болгонд өөрөө бахарх штеп. Дотроо өнгөөр зөөрлөл миний ертөнцөл тэнгэрийн цэнхэр өнгө. Тэнгэр цэнхэр өнгө нь байхгүй бүрхэг болоод одоо сааралтаад ирвэл цас юм уу бороо орно. Шуургана. Цагаагаар эвгүй болно шүү дээ. Цэнхэр тэнгэр дээд тэнгэрээ одоо дээдлээд явж юм. Тэр өнгөө дээдлээд явж ивэл таны одоо сэтгэл бодол санаа дардан сайхан байна л гэсэн үг. Би үл тэгж л боддог. Монгол улсын маань хүн ам 10 сая болчихосоо гэж би байнга мөрөөдөж боддог. Эх орон гэдэг маань эх орноо хайрлахаас эхэлнэ шүү дээ ер нь. Эх орноо хайрлах хайр таны утудаа наслах тийм ээ эрүүл байх энэ орчныг хүн болгон хайрлаж байгаа.